Сайн байна уу? Та бүхэнд өнөөдөр би өөрийн нэгэн бүтээлийг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. Монгол Улсын их сургуулийн физик сэтгүүл дээр хэвлэгдсэн өөрийн бүтээлийг танилцуулъя гэж бодож байна. Энэ бүтээлийн маань нэр юу вэ гэхээр та бүхэн маш сайн мэдэх ба. Хэвтэж чиглэлд шидэгдсэн биеийн хөдөлгөөн гэдэг дунд сургуулийн физикийн хичээлээр бол маш сайн заалгасан байх гэж би бодож байна. Гэвч энэ хэвтэж чиглэлд шидэгдсэн биеийн хөдөлгөөн дээр бол хамгийн хол тусах өнцөг гэж зүйл бол яригддаг. Түүнийг бол физикийн хичээл дээр бол 45 градус байна гэж. Хэвтэж чиглэлдээ 45 градус үнсгээд биеийг шидэхэд бол хамгийн хол тустай гэж үздэг. Гэвч энэ маань маш их учир дутагдaltaй юм. Яагаад вэ гэхээр үүнд бол агаарын нөлөө гэдэг зүйлийг бол огтхон тооцдоггүй. Энэ утгаараа бидний тэр дунд сургуульд үзэж байсан зүйл маань хаа нэгдэх харь гаригийн одоо орчинд агааргүй тийм орчинд чулуун шидэх үед одоо хамгийн хол тусах өнцөг бол тийм байна. 45 градус байна гэсэн тэр бодолт бол болдог юм. Гэвч манай дэлхий дээр бол өөрийн гэсэн агаар бий. Энэ агаарыг бол одоо бид нар яаж тооцох вэ гэдэг асуудал бол орхигдож ирсэн байна. Агаарын нөлөөг хэд хэдэн янзаар тооцдог ч гэсэн үүнийг бол хамгийн энгийнээр бол загварчилж өгсөн нь бол агаарын эсэргүүцэл гэдэг бол хурдны нэг зэрэгтэд шууд хамааралтай гэдэг энд харуулж байгаа нэг гэсэн тэгштэйлээр илэрхийлэх байдал бол ер нь илбэг байдаг. Энэ К-г нь бол эсэргүүцлийн коэффициент гэж нэрлэдэг. Хэрвээ хэвтэж чиглэлд шидэгдсэн биеийн массыг 1 гэж үзвэл хэвтэж чиглэлд хөдөлгөөн нь бол энэ 2 гэсэн тэгштэглээр бол өвдөн энийг бол дифференциал тэгштэл гэж нэрлэдэг. Тэгээ энэ хоёрыг бодох нь бол тийм хэцүү бол биш, маш амархан. Эсвэргээрээ босоо чиглэлдэх хөдөлгөөн нь бол ямар байдаг вэ гэхээр энэ 3 гэсэн тэгштэл өгдөг. Тэгээд 3 тэгштгэлийн тухайд бол ингээ харах юм бол хөдөлгөөний чиглэл нь бол дээшээ чиглэсэн байх учраас Y тэнхлийг дээшээ чиглүүлж байгаа. Харин хурдтал буюу гүндийн хүчний хурдтал маань доошоо чиглэсэн байдаг учраас энд хасгаар тавигдсан байна. Нөгөө талдаа бол энэ агаарын эсэргүүцлийн хүчний босоо байгуулагч бол бас хурдныхаа эсрэг чиглэлтэй байна гэдэг утгаараа энэ 3 тэгштгэл ингэж бичигдэх шалтгаан болсон юм байна. 2 тэгштгэлийн хариу бол ингээд 4 гэсэн энэ хариу бол гарч ирнэ. Тэр энэ тэгштгэлийн BX хаалтаа 1 0 гэж бичээд дахиад хаалтаа хадсан эсвэл анхны хурд X тэглэх дээрх анхны хурд бол. Харин 3 тэгштэглийг бол жоохон аваад үзэх юм бол 3 тэгштгэлийн хариу бол энэ 5 тэгштгэл бол. Энэ 5 тэгштгэлийн энэ хаалтанд байгаа B хаалтаа 1 0 хаалтаа хааж байгаа. Энэ хэсэг бол босоо тэнхлэг дээрх анхны хурд бол. Энэ бол ингээд экспоненциал хэлбэрээр бас ингээд өөрчлөгддөг гэсэн. За ингээд цаашд энэ 5-ыг жоохон сонирхох хэрэгтэй болж байгаа. Мэдээж энэ 5-ыг ямар хугацаагаар нийлбэр авал анхныхаа өндөрт буцаж унах вэ гэдэг асуулт бол гарна. Буцаж унах хугацааг тэнц 5 гэж нэмэлтээ бодлтыг хийж болно. Хэрвээ К-н 0 байсан бол энэ 5 тэгштгэл нь бол дараах хэлбэртэй бол. Энэ нь бол одоо энэ 6 гэдэг шин. Тэгээ миний тухайд бол энэ бодлогыг цааш нь авч явахад бол хамгийн том төлхүүр бол энэ 5 6 2 дээр оршин байгаа гэдэг бол та бүхэн сая дурдсан төслүүдийг ингээд дэлгэрүүлээ яваад чухал үүрэгтэй гэж ойлгосон байна. 5 тэгштгэлийн тухайд бол агаарын нөлөөг тооцсон байгаа. 6 тэгштгэлийн тухайд бол агааргүй орчныг тооцсон байна. Тэгэхээр энэ хоёр үзэгдийг зэрэг явуулах юм бол ямар хуу зүйл явагдах вэ гэвэл агаар чидэгдсэн биед анхныхаа өндөрт унах тэр агшинд нэг 5 гэж тэмдэглэсэн байхад яг тэр агшин дах яг зэрэг ихсэн одоо агааргүй нөхцөл дөх 6 гэсэн энэ тэгштгэл маань бол 5-таа бол яг тэнцдэг. Энэ бол энэ бодлогыг цааш нь бодох хамгийн том төлхүүр юм байна. Агаартай орчинд дох хэвтэж чиглэлд шидэгдсэн биеийн хамгийн хол тусах өнцгийг бодоход энэ нөхцөл маань хамгийн том төлхүүр юм байна. За одоо энэ бодлогоо цааш нь бодохын өмнө эхлээд жоохон сурах хүчгүүдийг жоохон харах хэрэгтэй байна. Та бүхэн Монголын сурах хүчиг дээр ч гэсэн агаарын нөлөөг тооцсон хамгийн хол тусах үнцгийн тэгштэглийг гаргаж ирсэн талаар бол ямар ч тийм үзээг байна. Гэхдээ
бас гадаад орнд бас байд юм уу гэдэг үзэхээр бол гадаадын Японы сурагчид дээр бол агаарын эсэргүүцлийг тооцсон те хэвтэж чиглэлдэх хөдөлгөөний талаар бол битсэн байгаач гэлээр хамгийн хол тусах өнцгийн дугаах бодолтыг бол энэ тул огтхонч хийж чадаагүй хийх арга нь ч мэдэхгүй гэдэг бол тодорхой бичсэн байна. Энэ утгаар нь аваад үзэх юм бол энэ агаарын нөлөөг тооцсон те хэвтэж чиглэлдэх шидэгдсэн биеийн хөдөлгөөний хамгийн хол тусах өнцгийг бодох бодлого маань бол хүн төрөлхтний төвхөнд тохиож байсан хамгийн хэцүү бодлогоодын нэг юм байна. Одоогоос 2500 жилийн тэртээ Аристотель бол хөнгөн бие бол удаан унаж хүн бие бол хурдан ундаа гэсэн тэр хэллэгнээс эхлээд одоо анхны чөлөө дундалтын талаарх ойлголтууд гарч ирж байсан. Гэвч одоогоос 4-500 жилийн өмнө Галилео бол агааргүй орчинд бол бүх юм адилхан хурдтай ундаа гэж том явсан байдаг. Энэ том явдал маань маш энгийн бөгөөд хялбархан юм шиг хэрнээ маш одоо тухайн үеийн шинжлэх ухааны том нээлт болж чадчихжээ. За энэ удаа бид энэ 5-6-ыг тэнцүү гэдгээ одоо энд бичсэн байна тий. Энэ 6 дэх шитгэл нь байж байна. Яг энэ 5 гэсэн агшинд бол 5-6-2 тэнцүү байна. За ингээ харсан чи энэ онцгой чанар бол зүгээр нэг орох харахгүй. За энэ дээрээс хоёр талаас нь BY0 гэдэг энэ 0 бичсэн. Энэ анхны хурдыг бодож олсон байна юм байна. Ингээ харсан чинь хэмтэлт нь бол G5 хуваах 1-ээс хасах Y-гийн хасах K5 хасах G хуваах K гэсэн. Ингэж гарч ирж. За анхны хурд гэдэг маань өөрөө ямар хуу хэлбэртэй байдаг вэ гэх юм бол мэдээж анхны хурд гэдэг бол хоёр тэнхлэг дээрх анхны хурдуудын квадратуудын нийлбэртэй түүний квадрат нь тэнцүү байна гэсэн. Энэгээр ингээ аваад үзэх юм бол энэ Y тэнхлэг дээрх анхны хурдны 5-аас ингэж хамаарж байсан гэдэг зүйл ингээ гараад ирэнгүүт энийг ингээд квадрат зэрэг төвшүүлчихнэ. Bx квадратын одоо 0 гэсэн энэ зүйл бол бий л. За энэ дээрээс Bx-ийг бол бодоод олчихно. Bx0 гэдэг нь бол анхны хурдны квадратаас босоо тэнхлэг дээрх анхны хурдны квадратыг гас гэсэнтэй тэнцүү болчихлоо. Нөгөө талаас те унах хүртлээтэй хэвтэж чиглэлд хэр хол нисгийг те нэгээс нь те хөөгөөд ингээ бодоод явах юм бол түүний бидний одоо үзэж байсан дундах 3 гэдэг те 3 биш 4 гэдэг том яваг те цааш нь бодох юм бол x-ийн хувьд бол энд гэж бичсэн байгаа хэсэг бол таардаг. За энд ингээд одоо жоохон бүгдээр энийг жоохон тайлбарлаад явах зүг болоо гэж бодож байна. Ингээд нэг цагаан цаас үзэгтэй гаргаж ирээд энэ төр би жоохон тайлбар хийж бодлоо. За түрүүн ямар хөө хэлбэртэй байсан бэ гэхээр b гэдэг бол bx гэдэг бол ямар хэлбэртэй вэ гэхээр bx 0-ыг тэ өөрчлөлт нь y-гийн гасах kt гэж байсан. За x гэдэг нь ямар ухаах вэ гэхээр bx dt гэдэг ингээд 0-оос тэ ямар нэгэн t гэсэн интеграл нийлбэр байна гэж бодохоор энд бол яахаар байхгүй bx 0-ыг хуваах нь k өөрчлөлт нь 1-ээс y-гийн гасах kt гэсэн ийм хэлбэртэй бол. За энэ хэлбэр маань одоо саяны энэ дээр байгаа энэ маш бүлэгхэн гарч ирсэн энэ хэсэг болж ингэж гарч ирж байна. За тэгээд энэ дээрх те x-ийг зөвхөн те 5-аас хамаарсан функц марктаар бол илэрхийлж болно. Энд түрүүний дээр одоо анхныхаа өндөрт буцаж ирэх хүртэлхтэй хугацааг нь 5 гэсэн учраас x 5 гэдэг бол одоо өөрөө 5-аас хамаарсан функц байна гэдэг. Яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ томьёо ясаар бол эхлээд юу ч гэсэн bx 0-ыг хуваах нь k өөрчлөлт нь 1-ээс y-гийн хасах k 5.
Гэвч нөгөө талаас энэ Bx0 гэдэг нь байна. Энэ Bx0 гэдэг нь маань хаана байгаа вэ гэхээр та бидний саяны олж ирсэн энэ тэгштэглийг одоо орлуулаад бичих юм бол маш одоо амархан энэ бодолтыг бодоход төхөнтэй болох болов. За ингээд одоо бичээд үзье. Тэгэхээр ямар байх вэ гэхээр 1-с y-ийн хасах k тав хувахан k үрждэг нь тэр язгуур дор B0-гийн квадрат хасах нь g тав 1-с y-ийн хасах k тав хасах нь g хувахан k. Тэгээ энэний квадрат. За ийм хэлбэртэй болох нэ. За энэ талаар бол ерөнхийдөө энд бас ингээд давхар бичсэн байгааг та гарч байна. Ингээ харсан алслалтын зай буюу x-нтэй хамгийн их байхтай 5-г бодож асах асуудал бол маш амархан юм. 5-г л бодоод олчих юм бол энэ хэдийн хугацааны хамгийн хол зайд нисдэг юм бэ гэдэг тэр асуудал бол нэгэн тодорхой болоод байна. Ингээд энэ функцийн хамгийн их байх утгыг бол яаж олдог вэ гэхээр энэ функцээс уламжлал авдаг. Өөрөөр хэлбэл dx dx от 5-аас d5 аваад уламжлал аваад тэрийг тэгтээ зэмжлээ. За энэ үед та бид нар юуг анзаарах ёстой вэ гэхээр нэгдүгээрт энд хит хитэн одоо функцүүд байна те. Ингээд энэ дээрээс нэг аавн дараа нь энэ дээрээс нэг аавн те гих мэтлэнгээр ингээд уламжлалыг бол аавна. За ингээд бичих юм бол энэ y-ийн хасах k5 үрждэг нь гэдэг энэ язгуур дор энэ юм хэрэг байж байна. За тэрийг нь одоо энд бичвэл бичиж b0-ийн квадратаас хасах нь g5-аас хасах нь 1-с хасах нь y-ийн хасах k5 хасах нь gk гэдэг энэ квадрат тийм үү. Тэгээд ахаад юу вэ гэхээр энд хасах тэмдэг орж ирж байгаа. Тэгээ энэ маань өөрөө ингээд язгуураас авах учраас тийм язгуурын уламжлал учраас ахаад энэ нөхөр маань өөрөө доороо орж ирнэ. Ингээд орж ирнэ. За тэгээд дээдлэлт нь ямар хуу хэмжээртэй байх вэ гэхээр g хувахан k үрждэг нь g5 хувахан 1-с хасах нь y-ийн хасах k5 хасах нь g хувахан k гэдэг ингээд хаалтанд байна. Тэгээд дараагаар нь энэ нөхрөөсөө уламжлал авсан зүйл энд үржигдэх ёстой гэдэг. Тэр нь энэ доор биччихье. Тэр нь юу вэ гэхээр 1-с хасах нь k5 үрждэг нь y-ийн хасах k5 хувахан 1-с хасах нь y-ийн хасах k5 гэд энэ зүйлээр үржүүлж өгнө. Энэ хоёрын ялгуур маань 0-той тэнцүү байх ёстой гэсэн. Энэ гишүүний ялгуур маань 0-той тэнцүү байх ёстой. За тэр талаар бол энд бол бас ингээд тов тодорхой ингээд бичсэн байгаа. Тэгээ x-с 5-гаар авсан уламжлалыг тэгтээ тэнцвүүл хамгийн их хугацааг нь олно гэж байна. Энэ тэгштэглийг бодоод хариуг нь бичлээ гэж. За одоо энийг цааш нь бодох асуудал бас нэлээд хэцүү байж магадгүй. Гэтэ энд би бол одоо шууд бичье. За юу ч гэсэн энд y-ийн хасах k5 гэдэг ингээд бичнэ. Тэгээд энэ хүртэрт байгаа юмыг ийш нь үржүүлээд өгөөд 0-той тэнцүү гэсэн зүйлийг л бодох гэж болохоор шууд үржүүлж өгөх явчих болно. B0-гийн квадратаас хасах нь g5 хувахан 1-с хасах нь y-ийн хасах k5 хасах нь g хувахан k энэ квадрат тэгээ хасах нь нөгөө талдаа эднийг шууд бол бичнэ. g хувахан k g5 хувахан 1-с хасах нь y-ийн хасах k5 хасах нь gk үрждэг нь энэ байна бас. 1-с хасах нь k5 үрждэг нь y-ийн хасах k5 хувахан 1-с хасах нь y-ийн хасах k5 тэнцүү 0 гэсэн ийм тэгшдэг болно.
За энийг бодох асуудал бас нэлээд амаргүй байгаа байж болох юм.